Бидний энэ дэлхийг ямар ч байшин барилга, дэд үтэц, зохион байгуулалтгүйгээр төсөөлөд үзвэл хүн төрөлхтний дүр зураг огтхон ч харагдахгүй зэ. Улс орон бүр газар нутаг хил хязгаарынхаа заагаар тусгаар тогтнолон тунхаглаж өөр өөрийн соёл иргэншил хөгжил дэвшлэрийн ялгарч байдаг нь хүн төрөлхтний оршин тогтнож буй нэг үндэс билээ. Хөгжлийн хурдаар хэмжигдэж хүний оюун ухаанаар бүтээгдэж буй байшин барилга, дэд үтэц, мөн газрын гадаргын дээрх болон доорх улсаагаар юмс үзэгдлийн байршил, хэм хэмжээ, шин чанарыг тодорхойлж буй бүхэн нь орон зайн мэдээлэл юм. Эрт дээрвээс бидний өвөг дээдсэн байгалийн эрсдэс уур амьсгалыг даван туулж амьдрахын тулд гол гориг хаагуур урсаж буйг, аль газраар ан гөрөө хийж болохыг, орон гэрээ хаан барьж хаагуур нутаглаж болохыг олж мэдхийн тулд газрын зургуудыг зурсан байдаг. Хамгийн анхны гэгдэх тэдгэр орон зай мэдээлэл бүхий газрын зургуудын нэгэн хэсэг нь хадны сүг зураг юм. Барилгацсан бүс нутгуудад байршлын цэгүүдийг тогтоохын тулд хаяг ашигладаг. Тэр хаяг тус бүр дээр нь үндэслэн шуудан сонин бараа үйлчилгээ зэргийг үйлчлүүлэгчдэд хүргэж мөн нэг газраас нөгөө газар хүртэл чөлөөтэй зорчиж байна. Бид өнөөдөр тоон ирэнд амьдарч байгаа бөгөөд тоо мэдээлэл загварыг өдөр тутамдаа ашиглаж бүх зүйл тоон өгөгдөлд суйрлаж байна. Орон зайн өгөгдөл мэдээлэл нь хүмүүст олон талт боломжийг олгож байдаг. Жишээлбэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц барих хамгийн сайн байршлыг сонгох нь орон зайн дүн шинжилгээнээс шууд хамаарна. Фермерүүд газар тариалан эрхлэгчид орон зайн өгөгдлийг ашиглан урвал бүтээгдэхүүнийхээ чанар болон өсөлтийг нэмэгдүүлж чадна. Ямар ч бизнест орон зай мэдээллийг ашигласнаар илүү өр өгөөжтэй байж ямар нэгэн эрсдлээс сэргийлэх боломжтой. Ингэснээр борлуулалт ихсэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж дээшилж, зах зээлийн харилцаанд эерэг нөлөө бий болох бөгөөд эцсийн дүнд амьдралын төвшин сайжирна. Орон зайн өгөгдлийн хамгийн чухал нэг зүйл нь гамшигын эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж байдаг. Барилга байгууламж барихын тулд тухайн байршил нь газар хөдлөлтийн ямар бүсэд байгааг мэдэх нь төлөвлөлтийн үеийн анхны шаардлага байдаг бөгөөд ингэснээр газар хөдлөлтөд төсвөртэй байх зохих түвшний стандартуудыг ашиглаж чадна гэсэн үг. Ослын нөхцөл байдлын хувьд түргэн шуурхай хүрэх зам, нислэг тэрэгний буух газар, хамгийн ойрхон эмнэлэг, багийн төв зэрэг нь маш чухал үүрэгтэй. Тийм учраас нэгдсэн орон зай мэдээллийн сантай байх зайлшгүй шаардлагатай юм. Дэлхийн нийтийн хэмжээ, байрлал, өндрийн геодезийн тулгуур сүлжээ, хаяг, барилга байгууламж, өндөр, гүний мэдээ, хил цаг, газар зүйн нэр, геолог болон хөрс, газар ашиглалт, хүрхэвчийн мэдээ, кадастрын нэгж талбар, агаарын сансрын зураг, физик, дэд үтцэн мэдээ, хүн ам зүйн тархалт, зам тээврийн сүлжээ, ус зүйгээд хил хязгааргүй үргэлжлэх үйл ажиллагаанд хамтран ажиллах нь нэг чухал хүчин зүйл юм. Нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль газар зүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологийн чадварт зохицсон газрын бодлого, байгаль иргэнд ээлтэй хот төлөвлөлт зэргийг тодорхойлохын тулд орон зайн өгөгдөл мэдээлэлд үндэслэх нь маш чухал. Бүх шатны төрийн болон төрийн бус, бусад төрлийн байгууллага хэрэглэгчийг орон зайн мэдээлэлээр хангах, хуваалцах, ашиглах, үр шимийг хамтран хүртэх боломжийг орон зайн өгөгдлийн дэд үтэц олгож байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар